Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгье. Нөхөр өнөөдөр гурлаа гадуур кино үзье. Билет авчаарай гэт гинэ. Тэгэхээр ямар кино үзэх юм гэтгсэн чинь Нөжа гэд хятадын одоо хүүгэлтийн кино за. Йоо. Би ерөн сүүлийн үед за бараг 10 гаруй жил юм уу? Нэг кино тэгээ сонирхож үзэхэ болцсон. Ер нь кинод тийм дуртай биш. За тэгээд хүүгэлтийн кино бол бүр ёо. Гэтэ яг орой бол хамт үзэн л тийм мэдээж. Энд чинь гэр бүлийн цаг юм чинь ингээд аль болох сонирхож ойлгох гэж үзнэ. Гэтэ яг нөхрийн үзье гэсэн Нөжа гэд тэр хүүгэлтийн кино болохоор ялцчгүй сая сүлд нээлттэй хийснээсээ хойш үнэхээр одоо үзэлт маш өндөртэй байгаа. Хүмүүс үзсэн хүмүүс нь болохоор технологийн маш сайн дэвшлүүдийг ашигласан айгүй гоё болчих гэж ер нь мэдээгээр ойрд айгүй их гараад байгаа. Тэр үеийн хэл нэг гадаад хэргийн сайд нь нэг гадаадын сэтгүүлч нараа та нар Нөжа үзсэн үү? Үзээг бол хурдан очиж үзэлтэй. Энтергээд нэг тийм ер нь ингээд алдартнууд нь хүртэл Нөжаг үзхийг амар ингээд зөвлөдөөсөн байхгүй юу? Тийм болохоор ер нь хүмүүс айгүй их үзчихээ. Тэгэл угаасаа амар яриа болоод амч нөхрийн ажлынхан болохоор гэр бүлийнхэнтэйгээ Нөжа үзсэн үзээгүй юу гэл ингээд хоорондоо ярилцаад хүүчтэй. Манай ангийн тэр үтсэн бэлээ, энэ үтсэн бэлээ, тэр өчигдөр үтсэн гэсэн гэл. Чатны момент хэсэг дээр болохоор тэгэл ангийнхан танил хүмүүс бүгдээрээ Нөжа үтснээ ингээл зураг аваад тавиад исэн байхгүй юу? Тэгэл яах вэ? Тэгэд би нөхрөөс юу ч гэсэн ямар хөө сэдвтэй хүүхэлтийн кино юм гэдгсэн чинь ер нь Наруто-тай төстэй юм шиг үлээ гэдэг чиг байхгүй юу? Юу Наруто вэ? Би ер нь яагаад сүүлийн үед кино үзэх болсон бэ гэхэлэр би нөгөө кино ойлгох ойлцсон. Тэнэг болсон байхгүй тий. Нэг тийм киноноос үйл явдлын нэг онцолж харахаа болцсон гэх юм уу? Одоо ингээл article paper enter уншихаар abstract хэсэг гэд байдэн шүү дээ. Тэр ер нь яг ингээд одоо тэр нийтлэлийн гол утгуудыг товчилсан хураангуулсан одоо нэг батсан хэсэг үдийн. Тэр хэсэг надад амар чухал санагдаад байдаг байхгүй юу? Одоо кинон дээрээс ч би бас яг тэрийг хармаар санагдаад байдیں۔ Яг тэр одоо нийтлэлийг хийхэд ямар байсан бэ? Ямар ингээд нарийн детальны ажил орсон бэ гэж харахаасаа илүү яг л юуг зорьсон, ямар үр дүнд хүрсэн, яаж баталсан гэдэг ч юм уу тий. Тийм болохоор киноноос бас яг ингээд юу болж ийн, тэнд ямар процессорнууд байна, ямар юм техникийн дэвшилтэд юм санаа, шийдлүүд ашигласан байна гэдэг надад их санагдав болцсон. Яг ингээд зохиолч юу харуулах гэсэн яг энэ дөрүүд нь бодит амьдрал дээр ингээд нийцхэр юм уу энтергээд амар хэрэгтэйргүй юм уруулаад ингээд бодоод жоохон өөг нь хайгаад идэг за. Тэгэнгүүт тэгээ жоохон логикгүй санагдаад идэв. Тэгэнгүүт нэг сонио цаг үрээсэн юм шиг санагдаад. Үнэхээр би кинон сонирхолтой хүн байх тий. Гэтэ би багтаа бол яг зурагт хүүхэлдээ кино үзэх дуртайсэн л та мэдээж. Киноноос тэгээ тэр тусмаа гадаадын Холливуудын киноноос бол их хвчлэн мэдээл болж авах. Тэгэд кино ч ер нь тэгэл одоо танин мэдхийн хобби гэх юм уу? Тийм л байсан баг. За би өөрийнхөө үзэх дуртай кинонуудыг хуваалцгаа. За тэгээ за. Нэгт бол яалтчгүй Катрин Зета-Жонс гээд Холливуудын алдартай нэг амир хөөрхөн эмэгтэй байдэн штэ. Тэрний гол дүр тоглосон No Reservations гэдэг кино. Тэгээд киноны гол дүрийн эмэгтэй нь болохоор тоогоочихгүй юу. Тэгчээд амир гоё хоол хийдгийг ингээд тахгүй юу. Би энэ киног анх багадаа үзчихээ. Тэгээд тэрнээс хойш ер нь бараг тогтмол үзтiin. Жилдээ за 2 жилдээ ч юм уу нэг удаа заавал үздэг. Би тэгээд ер нь дандаа үздэг болохоор юу гардаг, яадаг гэдэг, хин ямар үед ямар үг хэлдэг гэдгийг бүгдийг мэддэг. За тэгсэрнэ дахин үзэх амар туртай байдгийн. Яагаад гэвэл үзсний дараа нэг тийм гэгээлэг нэг урам орсон мэдрэмж төрүүлээд идэг байхгүй юу? Харин хүүхэлдэйн киноноос бол багадаа болохоор нөгөө Барбитэй Олон ангидгийн хүүхэлдэйнүүдэд амар туртай байсан. Ер нь одоо бол нэгийг сонгоёвол тоогооч чуулганыг сонгох юм лөө. Тоогооч чуулган амар хөөрхөн штэ. Тэгээд харин Олон ангид туртай кино маань гэвэл Солонгосын Олон ангид кино Жангум. Тэгэхээр амар сонирмаас тий. Би дандаа ингээд одоо Жангумын гол дүр нь тоогооч эмхтэй. Тоогооч чуулган хүүхэлдэйний гол дүр нь хоол хийдэг хулгай. Тэгээд No Reservation-ийн гол дүр нь бас тоогооч эмхтэй. Тэгэхээр би амар сонио дандаа хоол хийдэг кинонуудад амар туртай байгаа. Өнөөдөр багтаа би бас хиттэй Олон ангид кино Хванжу гихт туртайсан.
өөрийгөө Шавьензэ гэж боддог за. Тэнгүүтээ дүүнрээ болохоор Зөвэжин суу 2 гэж боддог за. Бүр дүрдээтгэцэн. Тэр ихтэй айгүй хөрхөн гэгээлэг кино байсан. Тэгээ тэрнээс хойш болохоор яг тэр гол дөрүүдийнхэн тоглосон олон ангит кинодууд амар алдартай болсон шүү дээ тий. Нөгөө тэдний тоглосон бас нэг кино за. Хуучин байшинд хуримтай гэж санаж байна уу? Чиншаншан мама шижиж зайнин жон дарарарарарара гэдэг тэр хаятай за. Тэрээс амар хөрхөн кино байсан. Тэгээд бас нөгөө амар олон ихнэр авчдаг. Сэрүүн салхи сүвшингүүлж сэлгөөцгөөс өөр ажиллах надад сэтгэл сэргэм юутай татай вентэр гэл тэр кинонууд амар хөрхөн байсан байна. За өнөөдрийн киностой яг хөтэлсэн. За бай бай.